баялаг бүтээгч дэмжих холбоо өөрийн одоо ETV телевиз, Mass телевизээр одоо баялаг бүтээгчтэй сурталж чаддаг бол одоо 14 хоногийн өмнөөс орон нутгийн 52 телевизээр энэ баялаг бүтээгч нэвтрүүлэг маань гардаг болсон байгаа. Одоо эх 7 хоногоос бол Монголын одоо сайтын холбоотой гэрээ байгуулснаар бол 60 гаруй сайттай бас хамтран ажиллаж манай баялаг бүтээгчдийн хийж бүтээж байгаа одоо ажлуудыг одоо Монгол орнд таниулсан сурчлах, импортын бараатай өсөж байгаа Монгол одоо бараануудыг одоо илүү одоо сурчлах тий одоо ингээд үндэсний үйлдвэрийг хөгжүүлэх тал дээр хамтарч ажиллах тал дээр бас тохиролцлоо. Тийм учраас бид нар бас одоо 3 сарын дундуур бас энэ баялаг бүтээгч дэмжих холбооны хийж байгаа эдийн засгийн форум, сайтын холбооны хийж байгаа форум одоо энэ одоо томоохон форумудаар бас хамтарч ажиллах, цаашдаа одоо бие биенийхээ үйл ажиллагааг дэмжих одоо хамгийн гол одоо үндсэн гол дэмжих нь одоо ерөөсөө энэ одоо талтгаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэл байгаа энэ үед жижиг дунд үйлдвэр гүйцэтгэлээр дэмжих нь хамгийн чухал юм гэдэг дээр л хоёр тал одоо санал нэгдэж одоо гэрээ байгуулж хамтран ажиллахаар шийдэрлээ. Жижиг дунд үйлдвэрлэлийг бас олон нийтэд сурталчлах тийм ээ. Тэр нь бол яг энэ эдийн засгийн нэгдвэл байгаа хилгаал одоо хаалттай үед бол Монголын сайтын холбоо баялаг бүтээгчдийн холбоотойгоо хамтран ажиллах санамжчиг дээр бас гар үсэг зуралцаар тохиролцлоо. Санамжчгийн хүрээнд гэх юм бол ер нь баялаг бүтээгчдийн холбооноос гаргаж байгаа санаачлага жижиг дунд үйлдвэрлэл гэж чиглэж байгаа үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах. Дээрээс нь мөн одоо баялаг бүтээгчдийн холбоонд элсэн орсон одоо жижиг дунд үйлдвэрлэгч одоо бүхэн байгууллагуудын одоо үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах тодорхой хэмжээний одоо дэмжлэг үүднээс хөнгөлөлтөө үнэр гэдэг ч юм уу тий. Тэгээ гişүү сайтуудаараа түгээх энэ зэрэг одоо үйл ажиллагаанууд явагдах юм байна. Тэгээ санамжчиг ер нь бол 2 сарын 7-нд байгуулахаар болсон бас төлөв байна.